За өдрийн мэнд. За өнөөдөр юу болох гэж байна вэ гэхээр Токиог аваад хотын төвөр гараа иж очдог. Гүр хамт дандаа л гэрийн гадаа эсвэл хүрээлэн эсвэл нэг лагер гэсэн итгэх маршруттай. Тэг гадуурын хайгуу туртай байдаг болохоор авч гараа иж бодлоо. Бид хоёр тэгээ бас дээрээс нь ор авсан. За ийм ор авсан байна. За энэ болохоор king size-тай ор. Бид хоёр шинэ сонголтын дээр харсан чинь иймэрхүү орууд 3 саяас хямдраад 15% хямдраад исэн. Тэгээд хэлмээр жоохон үнэтэй байна гэдгийг хэлсэн. Тэгээ бид хоёр за та ирсэн уучлаарай. Манай Токио матрасын бас нэмээд авахаар матрас нь бас 2200 гэсэн. Тэгээд тэрмэнэ 90 явд юм уу гэд. Тэгээ 90 явах гэж хэлсэн аа. 90 явсан нэг хүнийг олигтой байхгүй л ихэн. За тэгвэл энэчнээс орё гэд. Тэгээ Мишель Экспо ороод авсан юм ороо. Энэ болохоор доор юм сторичтэй юм лээ. За доор ийм all storage-тэй шүү дээ. Энэ Токио айж нартай. Гүгэд. Окей, агаад явчлаа. За энэ оронд телефоны маш дуртай байгаа. Дургу нэг л хүн байгаа. Тэр бол Токио. Ягаад гэвэл тэгвэл энэгээр орж гарахад аягүй хэцүү байгаа Токио. Дээшээ гарч чадахгүй. Нэг дээшээ гарчаад доошоо бочдоггүй. Тэгээ бид шат загцсан ба. За ингээд ээж өдөө хурдан бэлэн болооч. Лайфцгай. Зя ирлээ. Токио. Сэно. Суугаарай. Токио. Хой чихвэнэ чамд. Баярлалаа суусанд. Токио. Нач нүл чихэр идэж ин даа чи. Триттэй гоё. Зэмээ. Ямар гоё. Биччихсэн юм. Дотроо доктор идтэй биш. За зү. Ном. Вау. Хөөе заа. Тэр даалгавар. Чизкейк юм уу? Чизкейк. За энэ чи телефон экспресс авсан юм шиг байна. Эспрессо. Окей. Орны минь хүмүүсээ Монгоос хүнсээ авсан байна. Энэ удаа бол хөнгөн худалдаа болт хийсэ. Тумсунта. Зөө ингээл алин мандарин, мог, киви, сив мог, тоон, хям, чинжу, брокколи, бокчой, чинжу, помидор, зукини, пампкин юу тумсумс энэ тэр. Хэлмэнээ сая гэрийн гадаа байсан ногооны газраас энийг 9000 төгрөг авсан. Энэ гадуур маш үнэтэй гэж хэлмэнэ хэлсэн. Хэлмэнээ надад цэцэг авсан. Би ч хоолой дуртай учраас миний цэцэг бол ямар цэцэг уурлаа. Миний цэцэг 2500. Гадаанаас энэ миний цэцэг байсан. За би тэр малатан гэж идэх чинь. Махаас тийм манай. За өгч арал өнөөдөр баян зүрхт би мах авсан. Энэ махаар би бүр их юм котлет хийж байгаа. Тэгээд яг ч юм гэсэн дээ.
2 идэг дотроо. Тий. Ой маа. За гэртээ исэн малатан маань ийм байна. Яг тажгүй л харагдаж байна. Тэгээ энд сой соус юу хоёроо нэмэл хитэндээ. Миний бүх пүнтүүд наад руу орсон юм уу гүнгээ би шалгаж байна. Орд нэг ч ороогүй юм шүү гэсэн чинь. Тэр чинь тэгвэл хайлт юм шүү. Тэгтийн бохтой. Харин уу те. Нөгөө нэг Усан буцлаад удаан ягаад. ролик юу YouTube-ээр ирж байгаа. Чи миний сахад авсан шүү дээ. Вьетнам рол. Рол хийдэг нөгөө юг хийж үзье. Харин тийм ээ. Тэр юу бутраад хайлтдаг юм байна л да. Шил тэнийг юм хийчихсэн би. За яах вэ? Эхлээд амсыг. Жоо. Юу нь багтцсан ба шүү дээ. Амтлагч нь багтцсан ба шүү дээ. Харин Шүлнөөс нь жоохон хасгадаг өч тээ. яг тэрийг амтлагчаас иччих болох байх тий. Ам дүүфүү ингэ нарийнх ичгээ ямар мөдөд амсах. Олон гоё л хэвчээ. Энэ давсгүй болсон юм шүү дээ. Би нэг жоохон сахар ирээсэн чинь. Дүүфэн гоё. Баярлалаа. Аа олон олон юм бичлэхгүй. Энэ хэдэн минут чамд яа? Нэг 3-3 минут юм татгалтай шүү дээ. Чихлэг төмстэй болох хэмжээтэй л байсан. За окей. Сайхан болцоорой. Дэлгэнэд болж байгаа таалагдсангүй гэхдээ яг нь хомын ч үү. Дараа нь гоё үнэтэй газар л нөч болоо тань авч идэхээс. Янгу фонлорой. Янгу фан. Үстэй. Бай. За дэлгүүнийгээ төсөө өдөр болсон. Тэгээд энэ бэлгийг хийн өгсөн хараа. Бажиг булгойр өгсөн гинэ. Баярлаа. Nescafe-гийн капсултай кофений машин. Манад яг үндэ юу байгааг танд мэдж байгаа. Манад кофений машин байдаг боловч тэлмүнэ нэг кофений машин хангалтгүй байна гэж үзсэн. За энийг задлаад үзцгээе. Өө тэр мичка. Амнаасаа миний хүүхдэд хоол өгөх гээд баригдчихэв. Нөгөөд нь бүр дортой. Dolce Gusto. Ямар юм аа? Dolce Gusto гэдэг шүү дээ нэрчээ. Брендийн хэлт юм уу? За танд бол ч хэрэгтэй биш шүү ноёнтоо. Тэгэхээр энэ цагаан нэг юм 155 мг усан энэ ингэж хэмбэн дараа нь ингэж. Батар нь 2 төрлийн кофе. Энэ нь сүүн, энэ нь кофе нэг шиг. Оо тийм байц үү юм уу? Тийм. Ингэж юм. За ийм кофе болт юм биш үү. За Токиог аваад хүнсэн цэцэг төрөлөө орж байна. Одоо ч хүүтэрч дээ. Амнаас уур гарж ийн. Тэгээд юу яадаг болчих. Дотор өмдөө өмсөхгүй даарахаар яадаг болчихжээ. Нэртэй төлөвнөө дотор дахин харуулчих. Дотор гарсан. Нэг гарсан. Чан.
За тэлмэнээс гоё хоол хийсэн байна. Яг гэвэл би хүнсэндээ яваад дээрээс нь ая тав мог угаас ингээд намайг эхлүүлж байгаа. Тэ арай. Нөө камераараа шилжээ хоол арай ойроос харцгаа. Тарсан төмс нь ийм байна. Бүрээр нь хардаа. Гоё л харагдчих. Ямар Ой. Махан гэдэг жирийн байдаг бүрүүнээс хамаагүй өөр. Нэг юу. Махан яаж амтсан? сонгон сармас, ногоон сонгон, хатаасан сармас, лоо. Цагаан барьчихсан. Цагаан барьсан тэгээд гоё байна. Тийм ээ. Цагаан биш. Амтхаа нөгөө жирийн байдаг бүрүүнээс шал өөр ч. Юу гоё. За юу хэлдүүлээ? Цагаан хонсороо хөлийг хүртээ. Тэгээ энэ шүлэн дээрээ гоё петрушка хийчихье. Ногоо идтгүү хүүхдүүдтэй хүмүүс байл хийж л айгуу гоё. Тэгээ нөгөө чихэрлэг төмстэй учраас айгуу гоё sweet амтчихэв. Тэгээ би амсан ч айгуу гоё. Тэгээд болохоор өчтөр хийсэн мав том боц. Часан бахта. Нөр застаа өдөр бол их гоё хоол болов гэж бодож. Тэгмэн нөгөөсөө бүр захисан. Pumpkin-тэй тутамшуулъя гэж. Тэгээд нөгөө юу ячиж чам. Зөөхий хийгээд масл хийчихээр айгуу гоё юм. Зөөлөн, ялуун ч биш. Айгуу гоё. Тэг манайх нөгөө юм тутамшуул хийх байсан шалтгаан юу вэ гэхээр миксер байгаагүй. Тэгээ сая тэр улаан өнгөтэй тэр миксерийг ч авсан байхгүй. Күнүү мол дотор нэг дэлгүүрээс авсан. Тэдний брендийн мэддэг айгу сайн брэнд байна гэсэн. Тэгээд 100 хэдэн мянга аяг хямдхан гэдэг авсан. Жохоо өгтөө багтчих. Энэ нөгөө тэлмүнэ малчны зах билүү? Малчны зах хаа. Малчны захаас очивсан. Айгу хямдхан авсан гэсэн. 10 Тэваад болсон жоо удаж байна. 14 гэлээ 16 мянгаар хүрээд цуглах авсан. Бид чинь Баян зүрхээс хамгийн сүүлд авахд 21-ээр авлаа. За ингээ хоол айдэн дээ. Сайхан олцгоорой. Баярлалаа. Өнөөдөр найз маань залгаад өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулсан юм ширээ бэлтсээд өгшөө ирээд идээд үзээч гэд хэлсэн. За өмнөх нөө бичлэгүүдээр гарч ирсэн баг нөө хайрцагтай нөгөө 10 хилтэй өхрийн би тэлмнээ бит хоёр болохоор гуйны цул махыг авдаг гэсэн нэг дариг ганг гэдэг нэг хайрцагтай өхрийн мах гаргаж ирэл задлаад иддэг үсч штэ тий. Тэр компани шинэ жилийн баярын ширээн зөрөөс нийт 8 өөр төрлийн мах оруулсан бүтээгдэхүүнүүд. За окей тэгэхээр энэ болохоор ribeye steak байгаа юм байна. Ribeye steak-ын дээр болохоор яг энэ хажууд гарч байгаатай адилхан нийт 4 хүн зориулсан steak байгаа. Тэгээ нэгнийх нь грамм 350-400 орчим грамм байгаа юм байна. За окей тэгээ энийг авч үзнэ.
За энэ дээр болохоор хоньны ястай хаа байгаа юм байна. Энд болохоор хоньны гуй, энэ ч болохоор хоньны хавирга байгаа юм байна. За энэ болохоор хоньны нуруу байгаа юм байна. Тэгээд энэ ч болохоор үхрийн гол мах. Тэгээд хамгийн сонирхолтой хүмүүсийн асуухаар багц нь юу вэ гэхээр махны цуглуулга байна. Махны цуглуулгад нь болохоор хавирга, дахианы мөч, тэгээд тай гэдэг ч тийм одоо нэг хамгийн гоё зөөлхөн KFC-ийн хамгийн дуртай хэсэг нь. Тэгээд үхрийн хавиргатай гол махуудтай ийм сет хэсэг байх шиг байна. Энэ нь болохоор нэлээд их мах харагдаж байна. Тэгэхээр бүгдээрээ олоолаа суугаад гэртээ байгаа үедээ бол энийг шахаад идчихлээ гоё юм шиг. За тэгээ бусад энэ салат малаад дээр манай найзууд өнөөдөр гоё зураг авалтан дээр ашиглах гэж бэлтгэсэн юм байна. Би тэгээд Далимаар Токио битэр хурж ирээд амлгаа хийх гээд ирсэн байна. За тэгээ бүгдээрээ нэг махуудын илүү close up-аар ямар шүү байдалтай шарсан байна яасан байна гэдэг бүгдээр дэлгэрэнгүй харцгаая. За ribeye steak. За тэгээд энэ нөгөө маа найз чинь Сүхбаатараас мах оруулж ирдэг шүү дээ тий. Тэгээд нөгөө юутай гарал үүслийн бичлэгтэй. Тэгэхээр medium rare ч юм уу тиймэрхүү байдлаар итгэхэд бол асуудалгүй. Одоо тэгэхээр мах нь юм байна. Ой juicy байна. Тэгээд гадуураа жоохон crispy. Тэгээд нэрээс нэлээд сайн амраацсан байна маа. Тэгэхээр гадналынх нь нөгөө crispy нь гоё зөөлрөөд гэхдээ дотгож байгаа juiceтэй тийм амттай. Primate-ийн махтай харьцуулаад үзвэл ялгааг нь бол хүмүүс нэг яахгүй хаа, анзаарахгүй хаа. Нилээ дажгүй шүү. Зокой барьж байгаа таруулъя. Юу. Эмэр хүнд. Шууд дундаас нь зүснэ. Ингэж харагдаж байна. Оо дотороо гоё саримстай хийцэн чинь шууд гоё розмарын бүх юм гоё. Үнэртэж чинь. Айгуу гоё. За өөхтэйг нийт мэдээж эхлээд. Эдний нөгөө амтлага нь юу юм бэ? Хүмүүсээ жоо хурц амтанд нэг дуртай хүмүүс байдгүй шүү дээ. Одоо хоньны хурц амтанд ч юм нэг цаанаа нэг хонь амтагддаг. Тим амт амтдахгүй байна. Ямар нэгэн тийм хоньны махны амтнаас жоохон айж имэдэг зайлс хийдэг хүмүүс бол энэ эдний амтлагаагаар ингээд шарчаад бол ямар ч асуудалга. Тэдний битэрч нэг хоньны мах иддүү шүү дээ. Тэгээ одоо ингээд ийм өөхтэй эсхийг аваад итгэхэд бол асуудалгүй л байх шиг. За хоньны гойны мах. Вау. Nice. Амар гоё зөөлхөн. Зүсэгдэж байна. Амар томыг авч байгаа. Би бас жоо хурдан идэх хэвээр. Тэгэхгүй энэ ч бас зөндөө хүмүүс хоол идэх хүлээж байна. Тэр гяс идээд гяс ревью хийгээд тэг хүмүүсийн хоолыг нөх хэвээр. Гой хаа хоёрын хооронд амтны хувьд нэлээд ялгаатай байна. Гойчин болохоор мэдээч нөгөө өөхтэй учраас илүү juicy. Хаана болохоор илүү хар махан дуртай хүмүүст бол илүү дээр юм шиг байна. Дөрөвт нь болохоор хавирга гэсэн хоньны хавирга. Зя. Хавирганы юм байна. Өөх мах нь нэлээд алгалсан. Бас овоо өөхтэй махтан дуртай хүмүүс бол сэтгэл юм. Зя. Амсгай. Хоньны мах идэг болооч ширүү. Айгуу сонирхолтой. Бүх мах нь айгуугаа зөөлхөн байгаад тах. Амд ороод уусаад байна. Гэтэ нэг ууслаа нэг юм душонх шиг биш, яг гоё болгоцсон. Ажлууртай юм шиг хэрнээ цаанаа тэр нэг юм зөөлн идэхэд таатай мэдрэмжлөхөөр айгуу гоё. Энэ дэр юу байсан юм шиг байна. Зүгээр дэлгүүр худалдаж авсаас илүү бэлтцээгээд яаж идэхэд амархан болгох байдлаар засаад янзлаад бэлтцсэн юм шиг. Тэрс нуруу бол мэдээч эзэж ингэж харагдахгүй. Та хэд ингэ цаанаа юун дээр багцаа гарахтаа ингэ юу яцсан баам уу те? Хоньны гол махаа ингэ нуруунда ороогоод ингэ бэлтцсэн баам ш те. Энэ тэгээ дотроо лаг өөх мөх нь алгалсан гоё л баг. Токиод ус тайван суулгахгүй. Гол мах нь гоё зөөлхөн. Амт нь ерөнхийдөө махнууд маань ойролцоо амтлагаатай байгаа учраас ерөнхийдөө ойролцоо амттай байна. Гэхдээ нөгөө юу яж болно шүү дээ. Хүн бол өөр гэртээ мэдээж өөр өөрсдийнхөө амталж болно. Энэ болохоор яг эдний зүгээс махыг ер нь яаж амтлал хамгийн тохиромжтой вэ гэдгийг судалгаад өөрсдийнхөө хувьд жор гаргаад тэг хийсэн юм махнууд байна.
За finally үхрийн гол мах гэж байна. Оо. Дотор хоньны сүлттэй тэгээ сонгонтой юм уу? Сонгон баг шиг байна тий. Сонгон сармистай ийм юм. Энэ камер гоё сүүлийн наачлаа. За тэрийг дараа нь хойноос нийтчих. Бүхний мах нь бол энэ хоньны махны амтлагнуудаас арай өөр юм байна. Яа тэгэхээр нөө сүүлийн өөхтэй үхрийн мах тэр ногоон сонгон сармистай тэгээ жоохон петрушка огш байна. Тэгэхээр айгу гоё амтлагч байна. Илүү хоньны махаасаа бодвол илүү зөөлөн. Гэхдээ аргуу байж магадгүй ч айж байгаа дунд нь сүүлийн өөх хийсэн байгаа болохоор яг тэр хоёрын үхрийн нөгөө нэг аргуу гэдэг чинь тэрийг айгу гоё. Дундуур нь гоё микс хийц айгу гоё харагдаж байна. Гоё амтлагч байна. Гоё бай. Нөгөө юунууд үхрийн мах идэх дуртай хүмүүс эдний энэ үхрийн гол мах их ав бол гоё юм байна. За энэ дээрс юу вэ? Бүгдээрээ үнэлээ гэвэл аль нь хамгийн гоё, аль нь юу гэдгийг хэлэхэд айгу төвхтэй юм. Гэхдээ би өөрөө илүү үхрийн маханд дуртай учраас надад ribeye steak гэдэг үхрийн гол мах нь илүү их таалагдлаа. Хоньны маханд дуртай хүмүүс бол угаасаа хоньны махуудыг бол илүү сонирхох гэж бодож байна. Би тэлмнэв дээр чинь илүү үхэр дахиад угаа илүү байдаг учраас тийшээ явах юм байна. За тэгээд бүх багцууд 8 төрлийн багцууд маань өөрсдөө цаанаасаа хайрцаг савтайгаа бүх юмтайгаа дээрээс нь дотор нөгөө primate-ийн нөгөө хийжсэн стейк шиг нөгөө цаанаа нөгөө юутай амтлагчтайгаа ямар амтлагчтай яаж хийхин заавартайгаа бүх юмтайгаа дээрээс нь ингээ ногооныхаа ачиртай хамт ирчих юм байна. За тэгээд дээрээс нь маа найз надад томроодсан эднийх өөрсдөө махаа угаадаг тийм үйлдвэртэй гинэ. Ямар үйлдвэртэй гэдгийг сайн мэдгүй. Ямар ч нөгөө бид нөгөө одоо шил би жишээл баян зүрхээс махаа авчаал заавал та хэдэг угаа гэдэг ч тэгэхгүй бол ямар бактеритэй ямар дамжлагтай яаж явсан мэддэхгүй мах байдгаа гэж хэлээддэг. Эднэр болохоор миний дээр хийдэг степийг болохоор үйлдвэр дээр хийчихэж байгаа юм. Яг нэгдсэн журмаар стандартын дагуу угаагаа цэвэрлээд өгчөж байгаа учраас шууд пакетаа махаа бүгдээрээ гаргаж ирээл хоол ихэд бэлэн. Тэгэхээр заавал тэрийг угааж маагадаг шаардлагагүй юм байна шүү. За ингээд дарганг үхэрдээ ийм гоё хоол бэлдэж өгсөн найзтай баярлаа. Та хэд минь шинэ жилээр эдгээр махнуудаас хэрэглээд үзээрэй. Тэгээд хэрэглээ доор комент ямар байгааг хэлээрэй. Тэгээд онцгүй байвал би бас найзтаас хэлээд бүгдээрээ хамт тэрний эсрэг тэмцэнэ. За окей. Бүгдээрээ сайхан олцгоорой. Ролло идчихэж явах. Ид. Наач бүр өмнөж ингээ би үзчихгүй хацчих богч. Аваа. Бүхэн дотор жигэнж болгоод удаан жигэнж болгоод тэгээд тэрийгэ зумарч байгаа шүү дээ. За тэгээд циркийн шинэ амигогийн салбар дээр шинэ менюнийх нь хоолуудыг амсаж байна. Намайг мэдээж урайгүй өөр хүнийг өрхтөнд би дагаж ирээ хутлаа бичлэгээ хийгээд эхэлчихлээ. Хүний сайхны хүнийг өрсөн юмн дээр нь өөрөө ирээд өөрөө бичлэгээ хийж байна. Энийг одоо мэдгүй юу гэж сайн муу залтлаас нь хэлхий сайн мэдгүй байна. Цуухан доктор яг нөгөө хайрс байгаа. Сайхан олцгоо. Эхнээс нь хавлаа бүгдээр амсч үзье. Spring roll-ын амсгсан боловч too late хоцорсон. Truffle-тэй соус гэсэн spring roll-тэнд хийдэг гэж. Энийг халж чад хүмстэй идээд үзье. Spring roll-ын гэр аргаар хийсэн майонезтэй truffle юу нэг гоё юм. Энэ хөдөлтөө бүрэн мотор бэкон мөгтэй тэгээд rocks махан айгуу зузаан ихтэй бүр амар juicy биш ихтэй гоё юм smoked учраас тийм juicy мэдээж байхгүйсэн ч айгуу гоё. Тэгээд бүрэн юутэй гисрэглэн тэгсэн халуун нуутай. Гоё. За энэ халуун нугатай шүлвэ. Гомн нэг яг гоё бүдүүн гомтой учраас. Гомн гайгүй гоё юутэй болчих. Дэлгэлтэй. Бүр нэрцсэн тийм авдаг ш. Гомн чанчаад энэ шүлэн дээр нэмсэн юм шүү. Шүлэн болохоор нэг юм халуун ногоотой Аз маягтай гэдэг ямар Аз маягтай.
Нэг эсэглэн тэгсэн үү? Яг аал мөн гэдэг. Юу вэ? Мэд молн жинжертэй, хар перцтэй тийм юм байна. Бас нэг намсч үзье. Юу паста спагетти дээр юу н гоймингийн жоохон жанжлууртай гоё текстуртэй идмээр байдаг хүмүүс энэ ч ирж идвэл гоё юм байна. Таны хоёр шинэ хоол ирсэн байна. Тэрийг харуулах. За наадталт нь болохоор наадтал нь юу юм? Митбол юм. Доор хүмүүстэй юм шиг. Тэгээд митбол цаана болохоор тако баг шүү. Хамгийн алдартай бүхний хавирхтай хоол юм авсан. Соус нь одоо юутэй гэх юм бол та. Улаан өнгийн соустай, томаттой ч юм шиг тийм хүмүүсийн авсан. Chickpeas гэдэг. Хүмүүс нь гоё. Энэ одоо юу юм бэ? Тако гэх юм Филиппина гэж. За хэрч байгаа тако маань болохоор юу юм шиг вэ? Дахин юм ах уу? Биш гахаа юм уу? Гахаа л юм шиг. Энэ яг нь юу вэ? Яг нь сонир. Юу яцаа? Такон гоё анаа нотоо. Одоо ланчныхын зутан шүлэг авсч үзье. Энэ шүлэн энэ зутан юутай юм шиг байна тий? Хоны махтай мó. Хоны мах. Навсад үгүй нь хон авдаг чинь. Нарагч над халбаач над цагаан шүлэг авсан. Энэ төмстэй юм уу? Төмстэй дахианы махтай. Нис салаа. За. Нис. Тэгсэн юу юм бэ? Суурин загсан юм шүү дээ. Надад тако бургер хоёрын таалагдлаа. Тэгээ паста энэ гоймонгууд нь дандаа хагас болгож ажиллаж байгаа нь аягүй гоё. Салаатууд нь гоё байна. Энэ хүмүүс аягүй гоё байна. Тэгээ юу юм бэ? Ганц хэцүү юм. Жоо сэрүүх юм байна. Тэр ижээ хүмүүс жоохон дулаан хувцас ярих бол жоо даах. Үүдэн газар чинь нөгөө хоол аягүй амархан өртөө учраас ингээ шэр хийж идүүл жоохон хэцүү. Газ сууд. Юу сэрүүх мод? Гүн үү? Тийм үү? Яг удаа энэ Гэхдээ стил би хизээш танараас өмнө нэг даарж байгаа мэдэмж авч байгаа юм. Уул нь автгүй. Яасан юм ба. Тэгээ хоолууд нь ер нь бүгдээрээ дажгүй гоё шүү. Ер нь гоё. Шүлүүд нь зарим хүмүүс хуцдаг юм. Хоньны мах хийж чадвал хоньны махын цутан шүлэн хийж чадахгүй юм байна. А тэр загсны суурьтай төмсдөд тэр шүлэл загсныг сайн хийж чаддгүй хийж чадахгүй юм байна. Тэр жоо хурц загсны хурц самттай. Тэгээд загсны гэхдээ Монгол загс байсан уу ямар загс байсан тэрийг бас хэлж мэдэхгүй. Дараа нь ганцаар ирж идэх үү гэвэл ирж иднэ. Ер нь дажгүй шүү. Хамгийн их үнийн хувьд ямар байх вэ гэдэг аюулгүй. За паста нь ерөөсөө паста нь 19 мянган төгрөг 20 мянга байт юм байна. Бургер нь 29 мянга. За менюд нь тако нь 27, 32, 33 гэж хэлж байна. Нуугдаад байгаа юм менюний засраа. За сайхан болцгоорой. Дараагийн бичгээр уулзцгаая. Манай шинэ жилийн яриа за үгүй байна уу?